Төрийн шагналд зохиолч Далхаагийн Норов Нүнжиг Үүрээр халуун хүнжил хуу татхад уулын сэрүүн цэнгэг агаар намайг тэврэн авлаа. Эрхэн шиг эрвэлсэн эхо мордон татхваллаа гэх цогоохын дуу сонсогдоно. Хэлтгий саран баран уулын дээр оршиж цолмон хөөрчээ. Шүүдэрт ногоонд хөл нүцгэн гүйхэд уулын хүүшид таван алдын аргамжаатай баг зээрд намайг таниж аяархан үүрсэн. Болжмор жиргэж хөхагийн үнэр үүлэн сөөдөр шиг унана. Наадмын замд цогоох хоёр загалаан хөтлөөд морин цагаан шүд гарган борын бэлзуухайг салхисвэлцэл эсгэрнэ. Унжив урт борлог морь таах шиг багдаж харагдана. Би шага зэрдийг хөтөлж баг зэрд хамтаархтай сул дагна. Маргааш яах бол гэхээс миний зүрх огшин амьсгал дээрдэн. Хүний газар нэрээ хичээнэ. Мордоосоо нүд салгаж болохгүй гэж цогоох захин. Наадмын замд явхад газар дэндүү холдож уулс хэтэрхий томдож үзэгдэнэ. Наадмын 2 дахь өдөр. Энийхэн донд тулсан цогоох хоёр зэрдийн хооронд хотонгийн хошуу хусураан барингүйж хөдлөг гэж бахардан хэлнэ. Би баг зэрдийн хөтлөн тойрон шавсан олны дундуур зай гаргаа явхад гайхан биширсэн түмэн харц өвдөг чичрүүлнэ. Хоолой арган нүдэнд чийг даана. Бугтын хоёр зэрд өчигдөр их насанд удаа ташаа төрөө магнаасан хоёр загалын дүү морд юмгэнлээ. Гэх үгс чихэнд там том атлан цээжинд яруу сонсголонтой. Монгол эр хүлэг морь хоёр аз баярын тэнгэр нэгтэй юмсанда. Наадмын нөгөөдөр намайг нутгийн улс бараадуулж өгөөд цогоох шага зэрдийн хөтлөн зам салан давхиж одлоо. Бодөр тоосон миний цээжинд суунаглана. Аргагүй шүү дээ. Миний ах биш юм чинь. Эрхэлж дагдаг баг зэрд минь танихгүй хүнд хөтлүүлээд хаа газар янцгааж яваа болдоо хэмээн санахад би дотуураа мэгшиж байлаа. Хоёр загалж гэсэндээ баг хайрхныхаа мөнгө цасны усаар ундаалж өссөн болохоор бусдын газрын ногоон хүртэл амнаас унаж байгаа биз. Цогоохын түнтгэр хар төрөвч ямар үнэртэйг мэддэг болов уу? Уг нь цогоохын л үнэр шүү дээ. Гэртэн харин гэхээс газар дэндүү ойртож уулс хитрхи намсана. Дүүнэртэн авсан хайрцаг яотон хавирг холгоно. Сар өнгөрлөө. Хэнхэр цогогийн азрахтаа дууг захирын хясаанд аянга нэрэгч гэж гинэ. Гүй юм мөнчин нарийн учиртая хайр сайхан хурдуу удмын адуу. Хэнхэр цогоод хүлгийн тэнгэр арга гойл гомдож дэ гэж хөгшөд хөөрөлдөн буурал толгоогоон сагсэрцгээв. Шага зэрд нь яасан бол гэж асуух гэвч өвгдөөс далдирч байлаа. Ижилдийн ганц хурдан хүлэг үлдсэн юмсан. Хүлгийн тэнгэр гэдэг нь нүдтэй болов уу, үгүй болов уу гэж бодоход тарваг хошгорч царцаа шарган нохоо хуцаж сэтгэл өмүүлнэ. Тэр нэгэн шөнө. Аав цагаа хоёр халам цуух ярилцаж суув. Ээжийн цааны ааг хангална. Би тоонны дааг тэгэнсэн хоёр цагаан одог ширтэн алин дээр нь хүлгийн тэнгэр байдгийн болдоо гэж бодно. Хүний буян худгийн ус хоёр хэмжээтэй дээ гэж аав хэлв. Яадаг юм. Над мөнгө хэрэгтэй. Нутгийн танарал намайг ойлгохгүй болохоор одоо би хайчих болж байна. Би уг нь загчны нутгаас нэг хүүхэн босгож ирэх гэсэн юм. Сайн чихэн өвөр сайхан чихүүхэн. Хүний тийм үрийг авчираад би янга тохуулж, ямби идлүүлж адцаг нохуулахгүй гэсэндээ л 3 морин зарсан. Би хүнэн бодох уу? Адуу бодох уу? Гэж цогоох цээж түрхэд уулын чиний хар сөөдөртөн өнийн толгой үзэгдэхгүй болно. Намайг дахин сэрхэд тоон тэгэнсэн 2 одог хэлтийжээ.
Шагаа зээрдэд хичнээн их хүн хайсан гэж. Гэтэл энэ борхуу үйлээс олддог. Ерөөсөө эхлээд л их загалан хүнд өгөхөд мэлтэлзүүлж эхэлсэн юм. Сүлдэн бүр дотор эвдрээд тэгээ шагаа зээрдэн аваад үлдсэн юм. Тэгтэл 18 адууг минь хуугаар 80 нэрчгсэн мөртлөө ганц шагаа зээрд зүгээр шүү. Нөгөө хэдийгэ сандагч юм уу, адуу усны зөнч юм уу, адуу захлаад л салж зогсоод нэг л биш байсан юм. Гэх цогоохын дуу сонсогдоно. Эр хүний гундаж гонсож явах өдрийн алийг тэргэх дайд өөмн гэж аав минь сэтгэл засна. Тэгснэн дууллаа. Шар толын цэцэг нь сайхан наран дан гандан гэдэл цогоох аав хоёр хоолой нийлүүлэн зангинуулахад эрхлэн дагдаг баг зээрдийн минь мэл хар нүдэд тоонон зайцаар харагдаж цоргио хонгор янцхаалт нь уулын чандаас сонсогдов. Ай хөөрхий. Сайхан нарандан гандах заяатай шар талын цэцэг гэж. Өглөөн нь айргаар мэлалгсан юм шиг бэлэгт цагаан сортой хан сайхан хавирахт хаан суудал ташаатай шагай зээрдмөр манай шуцганд уяатай байх юм гэж хинж сонсонгүй. Амгаа зуузанд нь алдцэнгэр хадаг зүгээд өргөчээ. Шагай зээрд намайг танив уу эвшэн тамшаагаад толгоогон өргөн маажуулах гэж шөргөөнө. Тэр тоолонд хадаг намирна. Хадаг намирхад сэтгэл намирна. Мэчд бодайлгаад мордсон цогоох минь хаан дуулж явбал дог санахад дуртмал нарны туяанд уул тал налавж тэртий хөндийн хөхүнээр хүүхэн хутагтын хөөсөн 33 шаргын тоосуу гэлтэй балартан суунаглана. Бор билзуу хаан босон суун жиргэн. 5 хоног өнгөрлөө. Цогоохыг ятгаж шагаа зэрдийн буцаахаар мордсон аав юм бараа дурангийн аман тодорч тодрох тус маань томорно. Дэрэгдэл хатирх морины салхинд шагаа зэрдийн зуузан дах цэнгэр хадаг дэрвэлцэнэ. Уян дээр өгцсөн ээжид хэлсүүгэн сонсвоос ирээд буцныхаа маргааш цогоох сайхан захчин хүүхнийхээ нутаг руу аймаг дамжин нүгэд явчихсан байна гинэ. Талд таан хэнзэлж ууланд тошлог хүрэнтэж эхэлсэн тэр цагт орой дээрийн 2 зохиотой мөстийн ихэн нуруу уужим суудалтай монгол эмээл шиг эзэг үерж харагдаж байлээ.